Ирэх жил энэ төсөвт суухгүй 2027 онд ерөнхийлөгчийн сонгуультай. Танаа дээр ашиглагддаг сонгуулийн тоолгын хар машины 90 орчим хувь нь хугацаа дууссан агтлагдсан гэж ойлгож байгаа. Гэтэл одоо ирэх жил шинжлэе гээд төсөө саналаа өгөхөөр тэр 3-1-ийн шинжлэх үлдсэн 3-2 нь одоо шинжлэгдэж чадхааргүй байгаа. Тэгэхээр 27 оны сонгуульд одоо хэл ам маргаангүйгээр явах болцоо боломж нь ямар байгаа юм бэ? Гарах юм уу гарахгүй юм уу гэдэг асуудал. Дараа нь асуудал гарвал хэн хариуцлагыг хүлээх вэ гэдэг асуудал. Танах саналаа яаж хөргүүлсэн бэ? Төсвийн төсөлд яаж сууж байгаа вэ гэдэг нь тодорхой хэлээдгээ. Ерөнхийлөгчийн төсөв дээр бас нэг тодорхой асуулт асуумаар байх юм. Бас одоо янз бүрийн харьцуулт хийгээл өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулаад ингээд сүүлийн үед бас манай улсын гадаад харилцаа гадаад дотоодоос төрийн тэргүүнүүдийн эрх айлчлал, гадагшаа явах айлчлалууд олон одоо нэмэгдсэн гэж харж байгаа. Тэгвэл энэ ерөнхийлөгчийн төсөв дээр ер нь ирэх жил хэрхэн яаж сууж, яаж гадаад харилцааны чиглэлээр төсөв төлөвлөгөөнд нь сууж байгаа вэ? Энэ дээр нэг хариулт өгөх болцоо боломж байна уу юу? 3. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэж нэг байгууллага байна. Эрхлэх асуудлынхаа өрөөнд манай төрийн байгуулалтын байнгын оронд харьяалагддаг. Тэгсээр төсөв нь манад орж ирдэггүй. Ингээ хайгаад үзэхээр сангийн сайдын багцад явж явах юм. Тэгээ төсөв нь сангийн сайдын багцад үйл ажиллагаа тайлан сонгон шалралт үндэсний зөвлөлийн хийхдээ бид нар төрийн байгуулалтын байнгын ороо хийдэг. Тайлангаа манад тавьдаг. Одоо удахгүй үндэсний зөвлөлийн тайлан тавина. Тэнд бас нэлээд асуудалтай байгууллага байна. Хэл ам ихтэй байна. Хурал одоо чуулгана хийж чаддаггүй гэж байна. Төсөв төлөвлөгөө аудитын газраас нэлээд зөрчилтэй дүгнэлтүүд гарсан. Хяналтын зөвлөлийн тайлангаа авч хэлцдэггүйгээд асуудлууд байгаад идэг. Гэсээр энэ байгууллагын төсөв яагаад сангийн сайдын багцад яваад байдаг юм бэ? Хэрвээ тэгвэл сангийн сайд энэ харьяалахын асуудлаараа тэр чигээр нь авах юм уу? Хэрвээ манай байнгын оронд байх юм бол төсөв төлөвлөгөөтэй нь өгөхгүй юм уу? Ирэх жилийн төсөв төлөвлөгөөн дээр 9 тэрбум төгрөг төсвөлсөн байх юм. Энд чинь одоо бусад телевизүүдээс олон нийтийн гэдэг утгаараа төрөөс татвар төлөгчдөөс мөнгө авч явдаг ийм одоо байгууллага. Энэ дээр одоо бас сангийн яамных нэг хариулт өгөөч. За ийм 3 асуултыг асууя. Ажлын хэсгийн 3 нойрын микрон, сонгуулийн ерхий орооны дарга, дэлгэр наран дарга. За сандаг очир даргын асуултанд хариулъя. За манайх бол 27 онд ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай. За манайх санал тоолох төхөөрөмж бол нийт 3,000 ширхгийг хэрэгжилж байгаа. Яг одоогийн байдлаар бол за цаашдаа бол энэ тоо өсөх магадaltaй, сонгогчдын тоо өсөх, хэсгийн хороодуудыг нэмж байгуулахтай холбогдуулаад бол хэрэглэх төхөөрөмжийн тоо бол өснө. За ер нь 3,000 төхөөрөмжийг шинээр авах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ бол 12 онд авсан төхөөрөмжүүд маань 3 удаа ашиглалтын хугацааг сунгасан. Одоо дахиж сунгах ямар ч боломжгүй. Хэрв сунгасан тохиолдолд бол сонгогчдын итгэл за энэ дээр бол хардлага сэрдлэг бол одоо үнэхээр асуудалтай болно. Тэгэхээр бол одоо шинээр төхөөрөмжүүдийг шинжлэх шаардлагатай. Бид нар 3,000 төхөөрөмжийг шинээр авъя гэж байгаа. Яг одоогийн байдлаар бол ашиглалтын хугацаа бүрэн дуусаад гартсан 2,493 төхөөрөмж байгаа. За ингээд 27-28 оны ээлжид сонгуулиудад 3,000 төхөөрөмж шаардлагатай гэж үзээд бид сангийн яамд энэ онд бол одоо 3,000 төхөөрөмжийг авъя гэж. Өнгөрсөн онд ч мөн бид нар санал тавьсан. Төсвийн тодтгол дээр ч мөн санал тавьсан. За энэ бол байжээ төр хүлээжээ. Хэцүү байна. Гэт ингээд бүгдийг хойшлуулад байгаа. За энэ жилээс цааш бол хойшлуулах хугацаа бол байхгүй. За нийт 3,000 төхөөрөмжийг авахд бол 41 тэрбум 720 сая төгрөг шаардлагатай байгаа. Тэгээд энэ жил сангийн яамны хянснаар бол 12 тэрбум 516 сая төгрөг буюу 1,000 төхөөрөмж авахаар л одоо ингэж төсөлж байгаа. Тэгэхээр одоо хэрв одоо энэ чигээрээ явах юм бол 27-28 онуудад бол бид нар төхөөрөмж бол талдаач хүрэхгүй ийм байдал үүснэ. За 27 онд одоо шуурхай арга хэмжээ аваад одоо төхөөрөмжийг нөхөж авлаа гэж бодоход бид нар програм хангамж болон зөвшөөрлтийн ажлууд, сургалтын асуудлууд бол хийж гүйцэх тийм хугацаа бол маш хомс ийм эрсдэлтэй байдал үүсэх юм аа. Тэгэхээр яг бол энэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд орсноор бол энэ 41 тэрбум 720 сая төгрөгийг
3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэдээ одоо сүүлд нь нэг арай жаахан өөрчлөлт ороод явцсан байгаа. Эхлээд бол 12 тэрбум гээд бүр ингээд хатуу хасцсан байснаа. Тэгээ энийг 3 жилд гэх юм бол одоо эх жил 26 он, 27, 28 он нөгөө сонгуулиуд явж байхад төхөөрөмжөө авна гэж яагаад одоо тооцох боломжгүй. Бидэрт бол одоо бэлдэх хугацаа бол эх жил байх юм. Тэгээ ингээд одоогоор 1000 төхөөрөмжийн 12 тэрбум 516 сая төгрөгийг л одоо сангийн яамны хянснаар туссан байгаа. Бидний шаардлагатай хөрөнгө бол 41 тэрбум 720 сая төгрөг байна. За энэ дээр ажлын хэсгийн 8 номерын микрофон. Биш 9 номерын микрофон. Санжаадур дарга сонгуулийн орооны даргын нэгдэх асуултан дээр. Гишүүний асуултанд хариулъя. Дэлгэр жаргал. Тэгэхээр сонгуулийн ерхий хороо ер нь онцгой адил гээд энэ яг тусгаалan анхаарсан бодлогын хувьд яг ирэмбэлж салбаруудыг бас бодлогынх нь хувьд ирэмблээд мэдээж хэрэгцээ шаардлагын хувьд бол нийт 14 их найдын санал ирсэн. Энэ хөрөнгө оруулалтуудыг бид нар 3.2 тийм багтаах юм шаардлага үүссэн. Тэгэхээр салбар хооронд нь бодлогын ирэмбэлтүүд бас хийгдсэн байна. Тэгээ энэ дотроо бол мэдээж онцгой байдлын салбар, хүний хөгжлийн салбар, за сонгуулийн ерхий. За сонгуулийн ерхий хороо гэдэг аваад үзэх юм бол хязгаар дээр бол угаасаа огт хязгаар байхгүй. Тэгэхээр бид нар 47 тэрбумаар тусгах бол ямар ч боломж байгаагүй. За хэрвээ энэ эх жил худалдаа авалтуудаа хийгээд тоног төхөөрөмж авах юм бол бид нар 28 он гэсэн оныг 27 он дээр. За гүйцээж хариулъя 9 номер. 27 он дээр татаад үлдэгдлийг нь бол тавих боломжтой. Тэгэхээр бид нар 12 тэрбумыг тавихын тулд одоо төсөв төртгийн хувьд бол 47, санхүүжийн хувьд бол 12. Тэгэхээр 12 тэрбумыг тавихын тулд буцаж салбарын хөрөнгө оруулалтуудаас одоо усах боломжтой хөрөнгө оруулалтуудыг хасч иж тусгасан гэсэн. Тэгэхээр хязгаар бол угаасаа огт байгаагүй ийм зохицуулт хийсэн. Тэгэхээр заавал 28 он гэж харах биш, яг гүйцэтгэл 100% гарах юм бол бид нар 27 оны төсөв өргөн барихтаа оныг нааш нь татаад үлдэгдлийг нь тавиад 27 оны 1 сард санхүүжилт авах бас боломж байгаа. Сая сонгуулийн орооны даргын тайлбарыг сонссон уу юу? Сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул, ээлж сонгуулиуд ямар ач холбогдолтой билээ? Тухайн ондоо агтаж амжихгүй, зөвшөөрөлт хийнэ, сургууль сурчлагаа хийнэ. 26 ондоо л багтаж авч ээж бид нар одоо ажлаа амжуулнаа л гэж яриад байна шүү дээ. Тэгээд та болохоор 27 оны 1 сард 2 сард нь багтаачна гэсэн юм ярих гэж байна. Тэгээд энэ цаг хугацааны хувьд боломжгүй байна гэж сонгуулийн дарга яриад байна. За энийг одоо бас та нар маань сангийн яам бас онцгой анхаараарай. Энэ ахаад яригдах байх шүү. Ахаад яригдана. Аюул зарчмын зөрүүтэй санал гарах бах. За энэ дээр одоо та бүхэн манай хариулт юм одоо тооцоо судалгаа хийгээрэй. За ажлын хэсгийн 8 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийлөгчийн төсөвтэй холбоотой за хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнөх одоо ерөнхийлөгчийн үеийн төсвөөс нэлээд өссөн байдлаар мэдээлэл яваад байгаа. За энэ дээр тодорхой одоо бодит мэдээлэл өгөө гэж бодож байна. За ерөнхийлөгчийн төсөв бол ерөнхийлөгчийн төсөв, ерөнхийлөгчийн хамгийн газрын төсөв, Монцоймын агентлаг, Монгол улсын хэлний зөвлөлт гэсэн 4 байгууллагын төсвөөс бүрдэж байгаа. За төсөв өссөн үндсэн шалтгаан нь бол 2021 онд тухайн үеийн засгийн газар Монцоймын агентлаг буюу 114 хүнтэй энэ агентлагийг за ерөнхийлөгчийн хамгийн газрын одоо харьяанд байх нь зүйтэй юм а гэж үзээд энэ байгууллагыг төсөвтэй нь удирдлагыг ингэж шилжүүлсэн байдаг. За энэ агуулгаараа бол энэ байгууллагын төсөв нэмэгдсэнтэй холбоотой ерөнхийлөгчийн төсөв одоо бага зэрэг өссөн ийм дүн харагдаад байгааг та бүхэн нэгдүгээр ойлгох ёстой. За гүйцээгээд хариулъя. За гол одоо өссөн зарлууд дотор бол 2 одоо зардал байгаа. Нэг нь бол гадаад арга хэмжээтэй холбоотой. За нэг нь бол энэ төрийн одоо медальтай холбоотой 2 зардал өмнөх жилүүдтэй харьцуулбал бага зэрэг өссөн. За энэ бол Монгол улсын ерөнхийлөгч гадаад бодлогот маш их ач холбогдолтой гэж байгаа та бүхэн мэдж байгаа бах. За өнгөрсөн одоо өмнөх ерөнхийлөгчийн төсөвтэй харьцуулаад байгаа учраас би нэг харьцуулсан 2-3 тоо хэлье гэж ингэж бодож байна. Өмнөх ерөнхийлөгч бол 4 жилийн хугацаанд Монгол улсад нийтдээ нэг 4 гадаад том хэмжээний айлчлал хийгдсэн байдیں۔ За гадагшаа бол нэг 11 удаагийн айлчлал гээд нийтдээ 4 жилийн хугацаанд 15 одоо айлчлал хийгдсэн байдаг бол
Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлого идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой өнгөрсөн 4 жилийн хугацаанд 35 удаагийн төрийн өндөр хэмжээний айлчлалуудыг зохион байгуулсан. За тэр дундаа та бүхэн мэдж байгаа Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн За гүйцэж хариулъя. Нобелийн ерөнхий нарийн бичгийн дарга, за Ромын Папа лам, Японы эзэн хаан, за Францын ерөнхийлөгч, Польшийн ерөнхийлөгч, Австрийн ерөнхийлөгч, Австралийн амбан захирагч гэх мэтлэнгээр 15 удаагийн төрийн өндөр хэмжээний ажил хийгдсэн. За энэтэй холбоотой гадаад арга хэмжээний зардал бага зэрэг өссөн байгаа. За төрийн одон медальтай холбоотой асуудал бол 2021 онд Монгол улсын ерөнхийлөгч сонгогдсон тухайн жил ардын хувьсгалын 100 жилийн ой тохиолсон юм бэл. За энэ 100 жилийн ойтой холбогдуулаад бүх аймагуудын 100 жил, зөвхөн өнгөрсөн жил ихэд 120 сумын 100 жил. Тэгээ Монгол улсад энэ ардын хувьсгал яснаас хойш эрчим хүчний, тээврийн, харилцаа холбооны гээд бүх байгууллагуудын энэ 100 жилийн ойгууд боцсонтой холбоотой төрийн шагналууд энэ тоо нэмэгдсэн. За нөгөө талаараа бол За ойлголоо. За 1 минут. тухайлах юм бол алдартэхийн одон гэхэд за өнгөрсөн жилүүд бол нэг 7000 гаруй их алдартэхийн одон авдаг байсан бол сүүлийн жилүүд бас хүн амын тоо өссөнтэй холбоотой зөвхөн энэ жил гэхэд 14500 их алдартэхийн одон авсан байна. Тийм учраас энэтэй холбоотой бага зэргийн зардлууд өссөнийг тооцох юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн төсөв дээр хөрөнгө оруулалттай холбоотой ямар ч зардал байхгүй. Тэр битгий л та бүхэн ордонд байдаг хүмүүс мэдж байгаа бах. Ерөнхийлөгчийн хамгийн газрын ажилтны албаа хаагчид бол сүүлийн бараг 20 жил тавилга тоног төхөөрөмжийн ч зардал тавигдж байгаагүй юм билээ. Энэтэй холбоотой яг бодит зардлууд бага зэрэг өссөн ийм зүйл байгаа гэдэг хэл. За баярлалаа. За 3 дахь асуултанд сангийн ямар байлээ? Ажлын хэсгийн 9 номерын микро. Сангийн яам төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжадарч за мангарын дарга асуултанд хариулъя. За олон нийтийн радио телевизийн тухай хууль бол 2005 оны 1 сарын 27-нд батлагдсан байдаг. За хууль дээр бол батлагдсантай холбоотойгоор бол улсын төсвөөс бол санхүүгийн дэмжлэг бол үндэсний олон нийтийн радио телевизэд бол олгож болохоор заасан байдаг. За энэ хууль батлагдсантай холбоотойгоор 2006 оноос хойшоо бол сангийн сайдын багц дээр бол энэ дэмжлэг бол батлагдаад явсан байдаг. Ийм тоотой юм л та. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.